шивний арт буй ирэх юм. Хүнийг анархын замд хөдөлгөх энэхүү үгэн ямар нэгэн сургааг уран зохиол төрүүлсэн сургааны үргэлж юм уу? Эсвэл хүний уурах тархинаас угаан гарч ирэх боломжгүй. Энэ үнэн бурханаас ирэх илрүүлэлтээр бидэнд ирэх ёстой. Бурханы ад хэдийн энэ газар дэлхийд амьдрахыг болоод огтөрийн үндсэн асуудлуудыг шийдвэрлүүлэхээр нэгэн хүнгээ илгээсэн билээ. Тэрээр Есүс болон бусад гигантнуудын бүтээгдэхүүнтэй уулзаж Бурхан болоод сүнсийн эдүүдтэй харилцаангаа бүрхийг тэнгэрлэг нууцыг нээсэн. Энэ хүн хэдэн араан жилийн туршид оюун сэтгэхүйгээр төсөөлж чадхааргүй асар удаан үр үзэгдэх сүнсийн эдүүдээр хэрэг хэсүүлж Тэнгэр бурхан дуурсан санах тийм их зүтгүүртийг дурдж үнийг илэрхийлсэн. Хүний хувьд дурдж болох хамгийн гол зорилгын замыг туулж гарахгүйгээр хөлдөрөхнийг ардын туйлын үнийг олж чадахгүй гэдэг зүйл тогтхийг мэдсэн. Тэрээр бүх зүйлээс өөрийгөө тусгаарлан бодит болоод сүнсээ сая бүх зүтгүүртэй тэмцэлтэн яралц гарсан. Түүнийг мөн сомьёо гэдэг. Олон жилийн турш Библиэс төдийгүй хүн их сүнсийн эдгээр хайсны эцэст Бурхан надад хүний амьдралын зориг, хүний зоригийн уг шалтгаан нээж ярьж өгсөн. Энэ мөн сомьёо багш гэж хэлсэн байна. Шивүнэн гэж бид нараа судалж байна. Энэ шивүнэн гэдэг нь нэг хүний ямар зэрэг нэг хүний тийм оюун ухаанаар ч юм уу нэгэн сургаалаар гарч ирэх юм биш. Тийм гарцаагүй тэнгэр бурханаас бидэнд өгөх зүйл юм гэдгийг ихтэй бид ойлгох хэрэгтэй. Тэгээд Бурхан 20,000 жилийн өмнө Есүсийг энэ газар дэлхийд илгээсэн байна л та. Тэгээд дараа сурч магадгүй гэсэн тийм Есүс дахин ирнэ, энэ газар дэлхийд дахин ирнэ гэж хэлээд тэгээд нас барсан байна. Тэгээд энэ сайн хэлсэн бүх шашин, бүх шинжлэх ухааны бүх зүйлийг нэг болгох энэ бол гарцаагүй бурханы хүсэл мөрөөдөл баггүй. Энийг биелүүлэхийн тулд бурхан нэг хүнийг энэ газар дэлхийд илгээсэн байна. Гэхдээ тийм газар дэлхийд ирсэн ч гэсэндээ тийм шууд үнийг мэдэж аваад бүх хүн түгэх гэдэг зүйл тийм амархан зүйл биш. Тийм бүх өдрөний төлөө өөрийгөө зориулж бүх амьдралынхаа туршид өдрөнийг арахын төлөө энэ таймын дэлхийг бүтээн байгуулахын төлөө бурханы хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тэмцэж ирсэн. 1920-оноос 2012 он хүртэл амьдралын туршид тагтаалсан энэ мөн сомьёо гэдэг хүн ирсэн байна. Энийг шивний арт, шивний гарч ирсэн тийм нөхцөл байдлын арт ямар зүйл болсон бэ? Ямар нөхцөл байдлаар энэ шивний гэдгийг бид одоо судлах тийм боломж гарсан бэ гэдгийг сайн ойлгоод
Тэгээд энэ мөн сум яг хүн хин юм бэ гэдгийг бид нарыг зөв судлаад мэдэж явах хэрэгтэй байна. За баярлалаа. Баярлалаа.